Hi guys. За дараагийн дугаараараа би хүрээд ирлээ. Чи хизээ нэгэн цагт энэ дууг бас энэ дууг бас энэ дууг I thrown you off. Nope. Didn't think so. How you doing, young lady? The feeling that you're giving really drives me. сонсчихсон уу? Хэрвээ сонсчихсон бол энэ дууг өнөөдрийн ярих эзэн буюу Timbo буюу Timbaland продюсер маань хийсэн байгаа. Тэгээ Timbaland продюсер маань болохоор Timbaland гэж бичдэг шүү дээ. Timbaland. Тэгээ энэ хүний тухай өнөөдрийнхөө дугаараа ярих нь нэ. Тэгээ хамтаагаарай. Одоо сурсан таснараа бүгдээрээ Timbo-гийн хүүхэд насны талаар нь ярьцгаая. Timothy Mosley гэдэг нэртэй хаан тий. Тэгээ Timothy Mosley маань 1972 оны 3 сарын 10-нд буюу загсны орд юм байна. Тэгээ Виржиниа төрж өссөн юм байна. Тэгээ мэдээж ойлгомжтой бүхэл одоо бусад мундаг одуудын айдлаар бас боломжгүй айл төссөн. Нэг эрэгтэй дүү, нэг эмэгтэй дүүтэй, нэг сүнэд ороо хоёр дүүтэй. Бүр багасаа л хөгжимд амар дуртай. Угаасаа л хөгжимд яг дуртай хүүхдээс юм байна. Тэгээд найзууд нь өөрсдөө DJ Timmy Team гэж очилдог байсан юм. DJ Khaled гэж DJ Tim гэж очилдог байсан. Багтаа ингээ өөрөө beatbox сураад ээж нөө Casio гэдэг даралт хөгжим мэдэн штэ. Тэгээд Casio авч өгөөд тэгээд нэг гэсэндөө beatbox өөрөө сураад тэгээд дээрээс нь Casio дээрээ нэг ганц хоёр ингээд ай тоглоод beat хийж сурч исэн юм байна. Teenager байхдаа буюу одоо дунд ангидаа гэх юм уу? Red Lobster гэдэг ийм цогцын газар угаагчаар ажиллаж байсан юм байна л да. Тухайхаа найз нь одоо ингээд тоглоом шүү заяа. Ингээд Timbo өөрөө ингээд хошаараа зогсож исэн юм байна л да. Тэсэн чинь ингээд найз нь баруундлынх нь ингээд мөрнийх нь ингээд буу гаргаж ирээд тэг ингээд тина зогсож юм гэх ингээд зүгээр ингээд хүүхдүүд юм чи ингээд тоглосон юм байна л да. Тэгсэн чинь Timbo чи юу яриа таа гэд ингээд бууг нь ингээд яг аваал ингэсэн чинь найз нь сум алдсан. Тэгээ 2 жил баруун гарна ингээд огт хөдлөөгүй гинэ. Тэнгүүд нь манер зүүн гараараа хөгжимд болоо сурцсан. Зүүн гараараа ингээд scratch нэр хийгээд DJ хийгээ сурцсан гинэ. Ер нь бол зүүн гарын ажиллагаа сайтай. 2 жил ихтэй бүр мдээгүй байсан гэсэн шүү гарна бүр ингээд бүр хөдлөхгүй мдээгүй. Угаасаа хүссэн хүн аргыг олтгол ахгүй юу тий. Бас хамгийн сонирхолтой нь энэ Timbo-гийн одоо нөгөө нэг сурж исэн ингээд сургуулнаа штэ. Энэ сургуультай Timbo цорын ганц тийм авьяастай хүн байгаагүй юм байна. Хэн байсан гээч? Pharrell Williams гэдэг бас продюсер хаад штэ. Одоо Happy зохиосон. Ягалчтай. Бас амар цаглаг. Янгоях. Энэ хоёр хоорондоо үеэлүүд юм байна. Тэгээ бас эдний сургуульд нь Magoo гэд бас нэг залуу хамт сурдаг байж байгаад хамтдаа ингээл би энийг ингээл хөгжим хийдэг цаашаа ингээл тэр битэн дээр юм хийдэг мэдэг байж байгаад Magoo цаашаа Missy Elliott гэд бас юм хитаар бай нүуний залмаас их байгаа штэ нэг ихч тэр ихчтэй найзууд тэгээ эдгээр ингээд хоорондоо ингээд би энийг ингээд таньдаг мэддэг болсон юм байна. Тэгсэндээ Pharrell Timbaland Magoo 3 нэг ахлах сургууль сурдаг. Тэгээд Magoo цаашаа Missy Elliott-тэй танилцуулаад тэгээд Missy Elliott нь Timbaland-тай ингээд найз танилцуулаад танилцсан гэсэн үг. Энэ айгуу чухал шүү заяа. 1991 он боллоо. Missy Elliott ч өөрөө бас дуулдаг. Тэгээд охтын хамтлагтай Sista гэдэг нэртэй хамтлаг болсон юм байна сүултээ. Эхэндээ бол өөр нэртэй ээж байгаа нөгөө лейбл нь авахтаа Sista болгож нэрийг сольж авч ирсэн юм байна. Тэр лейбл нь Нью-Йоркт байдаг. Тэгээд Нью-Йорк руу бүүндээ явсан юм байна. Тэгээд Missy-гийн хамтлаг нь ингээд анхныхаа дебют альбомыг хийхдээ Timbaland-ыг лейблийнхаа одоо захиралд санал болгосон юм байна. Манайд ийм хүн байт юм аа. Тэгээд Timbaland-ыг урьсан. Тэгээд Timbaland тэр альбомд нь оролцсон. Тэрнээс нь гадна Timbaland Magoo гэж залуу штэ. Тэр хоёр хамтлаг болоод тэр лейблд нээсэж орсон гэсэн үг байхгүй юу? Тэгээд тухайд чинь Timbaland гэдэг нэрээ аваагүй байгаа штэ. Тийм бол байгаа. Тэгээд Timmy гэдэг нэрийг нь тухайд нөгөө Timbaland гэдэг нөгөө гутлын брэнд гэдэг штэ. Тэр брэнд амар яг ингээд хайп болж исэн юм л та. Тэгээд тэрүүгээр нь нэрлээд Timbaland гэдэгтэй ойролцоогоороо Timbaland гэж нэрийг өгч ирсэн юм байна. За тэгээд Timbo чинь эдний лейблд орлоо. Бүр амар итгэвтэй байсан заяа. Үнэхээр одоо нөгөө хөгжим хийх гэж төрсөн хүн юм болохоор өдөрт 100 бит хийдэг байсан гинэ. Нэг өдөрт 100 бит хийдэг байсан. Анхныхаа цалингаар өөртөө юм гоё машин авсан гинэ. Тэгээ машин аваад амар тавхих дуртай. Тэгээд нэг удаа одоо хажуудаа нэг охин суулгаад тэгээд ингээд шүнэ амар тавхих авчихсан чи тэр уус өвөл болж байсан юм байл да. Тэгээд нөгөө мөсөн дээр гулгаад тэгээд машин мөр амар аваарт ороод
Timberland болохоор өөрөө зүгээр. Тэгээд хажууд явж исэн юм ихтэй өнгөрцөн юм байна. Тэгээд энээс болоод нэг хэсэг жаахан гутарсан гэсэн. 95 онд ер нь лейбл нь үйл ажиллагаагаа жоохон хумаад тэгээд айгүй олон артистуудтайгаа гэрээгээ цуцлсан юм байна л да. За тэгээд Missy Timbo хоёр буцаад Виржиниадаа ирсэн. Хотдоо ирсэн. Тэгээд юу ихээ яг сайн мэдгүй байжсэн чинь Алия гэх охин гараад ирсэн. Та нар Алияг мэдэн дээ. Айгуургүй. Йоо. За Алия гэх охин угаасаа тухайн үед бол ингээд нөгөө R. Kelly-гийн юунд байсан шүү дээ. Тухайд баг 30 минуттай хүн байсан юм. Аим хөшүүн хүн байсан зэ юм. Тэгээд хинтээ Алиятай. Тэгээд Missy Timbo хоёр буцаад Виржиниад ирсэн. Юу их вэ яах вэ гэж байжсэн чинь Missy Алия гэд энэ охинтой танилцсан. Алия бол тухайн үедээ бол од байсан. R. Kelly-тэй байж байгаа. Тэгээд Jaiva-саа гараад тэгээд ингээ ганцаараа уран бүтээлээ солоогоо цаашаа яаж хийх вэ гэдэг тийм үе дээрээ Missy-тэй танилцаад Missy Timbo-той Алияг танилцуулаад ингээ бид нэр ингээ дуу эд имаж эднэртэй хамтраад ингээд тэгээ эднэр нэг гэсэндөө нэг crew болсон гэсэн үг байхгүй юу? Нэг team болсон гэсэн үг байхгүй юу? Нэг баг болоод за одоо Timbo Missy болон Алия хоёрын дуун дээр ажиллана. Тэгээд Timbo бас өөрөө хэлчихсэн. Би Missy-гийн дуун дээр ингээ ажиллаж байхдаа за би ч юм бас гайгүй продюсер юм биш үү гэж өөрөөр анх удаа бахархчихсан гэсэн. Тэгээд Алиягийн One in a Million гэдэг альбомыг нь Timbo хийж өгсөн. За энэ альбом бол бүр тухайн үед бол үнэхээр амар хит болж байсан. Гэтэ би ягаад Алияг цаашаа ярьж чадахгүй байгаа гэхээр нэгт би Алиягийн дууг нь сайн мэдхгүй, би сонсдоггүй гэх юм уу? Хайртай дуртай болж бол нэг их сонсож байгааг болохоор би цааш нь сайн ярьж чадахгүй шүү за. Тэгээд Missy-гийн альбом нь болохоор Super Duper Fly гэдэг debut альбом нь болж байсан юм байна. 1996 он болж байна. Ерөнхийдөө ингээд энэ хүн чинь танигдаад эхэлж байгаа байхгүй юу? Timbo-тэй хамтарсан хүмүүс нь болохоор Jay-Z байна. Turn the music up in the headphones. Ludacris байна. За ингээд артистуудтай, хипхопчдтай, pop хүмүүстэй ч гэсэн ингээд хамтарч ажиллаад эхэлж байгаа гэсэн. Үнийг гэсэндөө ингээд тавсан нэр гараад ирж байгаа байхгүй. Ингээ 2001 он болж байна. 2001 онд Алиягийн 3 дахь альбомд болохоор гэдэг 2 дууг нь хийж өгсөн. Бүтэн альбомын л биш. 2 дууг нь л хийж өгсөн. Тэгээ би тэр ярьсан шүү дээ. Алиягийн сүүлийн буюу 3 дахь альбомных нь Timberland 2хан дууг нь хийж өгсөн гэсэн шүү дээ. Тэрний энэтэй холбоотой юм шиг санагдсан байхгүй юу? Яагаад тэгэхээр за эхний альбом дээр болохоор ингээд найз гээд яг ах гээд орсон. 2 дахь альбомноос нь ах жаахан эвгүцсэн, мэдэгдээдсэн баг. Тэнгүүд Алия жаахан ингээд зайгаа аваад тэгээд бүтэн альбомныхаа 2 дууг нь Timbo-гоор хэлүүлээд тэний жаах юм зайгаа авсан юм шиг байна. 2001 онд Алия маш харамсалтайгаар онгоцны хосолд ороод нас сурсан. За Бахама арал дээр Rock the Boat гэдэг дууныхаа клипийг хийж агаад буцахтаа онгоц нь осолцсон. Гэтэ энэ осол бас жоохон асуудалтай юм билээ. Яг үнэхээр самсргүй осол байсан уу, санаатай осол байсан уу гэдэг нь бас жоохон хэлцээтэй байт юм билээ. За тэгээд энээс болоод энэ үйл явдлаас болоод манай Timbo бол ерөөсөө нэг гэсэндөө гутралт яг бүрэн сэтгэл готролд орсон. Яг гэдгийг тайлбарлаж өгье. Timberland өөрөө хэлэхдээ бол би Алияд ингээд хараал баг ингээд анханасаа ингээд дурлцсан. Гэхдээ Алия чинь тухайн үед нэг 16 мургаатай байсан байхгүй. Би ингээд Алиятай анх ингээд танилцал she was just a baby. Бүр ингээд үнэхээр жоохон охин 16 настай жоохон охин. Гэхдээ үнэхээр хөөрхөн. Тэгээд би ингээд өөртөө ингээд болохгүй гэж амар хэлдэг байсан. Би ингээд өөрийгөө амар барьдаг. Тийм болохоор би зүгээр л Алияд маш сайн ах нь байхыг л хүссэн. Маш сайн ах нь байж одоо ингээд сайн продюсер болоод л хүссэн гэж байгаа байхгүй. Тий уус болохгүй шүү дээ. Уусаа болохгүй шүү дээ. Энэ ямар ч лээсэн би энд тэр дууг нь оруулчих заяа. Тэр дууг яг ингээд яг Алияд өөртөө зориулж хийж өгчээсэн дуу гэсэн. Үг нь нэг жаахан тийм давхар утгатай юм шиг байна. Бид хоёр ингээд хоёлаа энийг юм аа ингээд шийдэх хэрэгтэй, хоёлаа ингээд нэгдэлтэн гарах хэрэгтэй мэгтэйчлүүний тиймэрхүү утгатай дуу ингэсэн. Ер нь бол нэг гэсэндээ Timberland хичнээн ингээд Алиятай ингээд ярьж чадахгүй байгаа ч гэсэн дотроо л ингээд үнэхээр сайн хамаагүй ярьж чадахгүй. Тэгээ байжсэн чинь
Алиан ингээ өнгөрч жоо. Тэг ингээд угсаа ойлгомжтой амар готролд орж байгаа. Хамгийн сонирхолтой нь Timbaland 2 удаа гэрэлсэн. Алиягийн дараа өнгөрснөөс нь дараа эхнийхээ эхнэртэй суусан байхгүй юу? Тэгээд эхний эхнэр нь Алиятай амар адилхан. Бүр ингээд би ингээд амар адилхан бас тийм. Тэг бүр өөр гэсэн. Анх би эхнэрээ хараад хүүх Алият ямар адилхан юм бэ гэж бодсон гэж аахгүй. Тэгээ сууцсан. За ингээд 2002 он болж байна. 2002 онд Timbaland дээр нэг хүн ирсэн. Тэр нь болохоор тухайн үедээ NSYNC гэд хамтлагийн дуучин залуу Justin Timberlake. It's gonna be me. Тэг угаасаа одоо Timbok тоочглоо л яваадсан гэж аахгүй. Энэ их юм дуулганаа. Манай энэ. Тэгээд тоочглоо л яваадсан юм байл та. Тэгээд өөрөө NSYNC-ээс гарсан штеп. Тэгээд NSYNC-ээс гараад ер нь соло уран бүтээлч болоод тэг хамгийн түрүүнд Timbo дээр ирсэн гэсэн. За ингээд би дуулт юм аа. Чи гээд миний ингээд соло уран бүтээлээд ингээд надад ингээд юм соло уран бүтээл хийж өгөөч ээ гэд ирсэн гэсэн. Тэгээд Timbaland Cry me a river. Cry me a river. Гойтой. Гэтэ тэгээд бараг 2002 он гэдэг чинь би 2 дугаар ангийн хүүхэд тийм амар дуу бүр ингээд үгийг нь ойлгохгүй штэ. Тэр үеч бид англи хичээл орж эхлэегүй юм чи. Үгийг нь ойлгохгүй штэ. Тэгсэн чинь штэ. Cry me a river. Эцэг ихчүүд заавал хүү хяналттай юм үзүүлж явах хэрэгтэй байдаг байна шүү. Тийм. Тэгвэл хамаа замбараг юм үзье. Энэ ондоо буюу 2002 ондоо Missy-гийн альбомыг Under Construction гэдэг альбом хийж өгсөн. Missy өөрөө хэлэхдээ энэ альбомоо л би одоо ингээд Алиягийнхаа гэгэн дурсгал зориулж байна гэдэг. Угаасаа яг гоё юм хамтраал бүх юм нь бүр ингээд цэцэглээд яг гоё оргилдоо явж исэн чинь нэг нь ингээд өнгөрчүүл бүр амар муухай тий. Нас нь им work it. Is it worth it? Let me work it. I put my thing down, flip it and reverse it. It's a banger. Hit me. Бас магуудаа хамтраад Timbo маань Under Construction Part 2 буюу 2 дугаар хэсгийнх нь альбомыг хийгээд тэгээд энэ хүрхий флоп болсон юм байна. Тэгээ энэнийхэн дараа манай яг жинхэнэ депрессэнд орсон. Юусе идэл угаал. Үнэхээр амар тархалсан. Timberlake-ийн 2 дахь альбомыг хийж өгсөн. За энэ альбом болохоор Future Sex Love Sounds гэдэг нэртэй альбом. За энэ дотор нь болохоор хүмүүсийн нөгөө хамгийн сайн мэддэг дуу. Тэгээд Sexy Back гэдэг үүд нь штэ. Ийм дуугаа штэ. Sexy back. Тэгэл бас битээ тавиал яваал ингээл явж исэн. Тэгэл Justin ингээд сонсож байгаа л. За эндээс яах вэ гэж ингээд хэлсэн. Одоо ингээд бүгдээрээ яг өөрсдөө тэгэж ярьсан юм шиг байна. Одоо бүгдээрээ ингээд клабны дууг ингээд эргүүлж авчирья. Тэг клабны тиймэрхүү дуунууд гэдэг нь штэ. Тиймэрхүү дууныг яг ингээд эргүүлж авчирмаар байна гэж орсон юм шиг байна. Тэгэл байж байгаа л бит нь яваал. Тэгээд I'm bringing sexy back гэсэн чинь Timbo сонсож байгаа. I'm bringing sexy back. Yeah гэсэн. I'm bringing sexy back. And he goes, yeah. Тэр нь болж штэ гэдэг утгаараа yeah гэсэн юм байла. Тэгэл тэргээр явцгсан. Анаа гэдэг. Одоо ингээд амар юм би бинийг айгуу тийм ойлгодог ингээд юм гоё ингээд яваадгац. Nelly Furtado гэдэг нэмэгтэй дуучин мааштай артист. Тэр 2001 онд Turn Off the Light дууг нь Timbo remix хийгээд 2001 онд энэ хоёр анх танилцчихсан юм байна. Тэгээд тэр оноосоо 5 жилийн дараа буюу 2006 онд Nelly Furtadoгийн Loose гэдэг альбомыг Timbo хийж өгчээ. Энэ альбом дотор нь ийм алдартай дуунууд байна. Та нар бараг бүгдээр ингэ мэдэн бараг гарсан. За мэдгүй бараг бүгдээр ингэ л мэд юм лээ. 2007 эхэлж байна. 2007 онд болохоор Timbo, Nelly Furtado, Justin Timberlake 3 хамгийн анхны pop diss дуу хийсэ. Like I can. Рэпрүүд хоорондоо дийслээд идэг болохоос pop дуучид дийслсэн гэдэг амар сонирхт те. Тэгээ тухайн үед болохоор Timbaland Storch гээд
одоо өөртөө хамт Crimea River дээр ингээд төгөлдрөөрийн тоглосон тийм одоо бас продюсер залуу руу дийсэлсэн. Ягаад тэгэхээр тэр залуу Crimea River-с тодорхой ашиг хүртгүй байны чинь би хийсэн, би зохиосон гэсэн юм шиг байна. Тэрэн дээр нь тийм бол уурлаад дуун дээрээ нэгсэндээ чи бол зүгээр пианист, чи бол зүгээр төгөлдрөөр чинь би жинхэнэ продюсер гэж тиймэрхүү үг хийдэм билээ. Нэлээ олон Black Eyed Peas гэдэг хамтлаг байдаг шүү дээ. Тэрнийхэн дуу чинь Fergie руу, Justin Timberlake болохоор Prince руу бас дийсэлсэн юм байна. Энэ ондоо бас Madonna манай дэрих хамт хийсэн. Та нарын дууг мэдгүй. Дун 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 бит мөрөө. Тэ догоо Би бол 10 жилдээ бол нэг тийм ямар гоё вэ гэж сонсдог болохоос ёо сайн дурж штэ гэж бол сонсохгүй штэ. Ямар гоё вэ? Ямар гоё хичээл гэж харж байгаа штэ. Shock Value гэдэг өөрийнх нь альбом гарч байгаа. Энэ дотор болохоор нөгөө нэг One Republic гэдэг нэг хамтлаг байдаг штэ. Ийм бит оруулаад жаахан ремикслээд тэгээд Timbaland өөрийнх альбомд оруулсан байхгүй юу? Оныхаа бүх ашгийг ч өөрөө л авна. Яагаад тэгэхээр тийм би энэ дууг чинь зохиогүй шүү дээ. Зохиосон үнэн л ашгийг нүртэх ёстой гэж хэлсэн гэсэн. Тэгээд нэгсэндээ би энэ дуунаасаа одоо бүх ашгаа хүртснээрээ би болон манай хамтлагийн хувь заяа бүр ингээд маш одоо эргээр өөрчлөгдсөн юм аа. Би одоо ингээд тийм бодол маш их баярлж явдгаа гэдгийгсэн. Хунштай ирэх юм байгаа зү. Энэ альбом дотор нь ийм дуунууд орсон. Би хальт дундуур нь кэлс ярьчих зөө. Carrie Hilson гэдэг одоо энэ тахилтанд болж байгаа юм битээгаа та нарыг харж ирсэн баг. Өндөр сайхан зэгцгэр үзүүлсэн харандаа шиг айгу сайхан хүн байсан шүү дээ. Уул нь яг гоё явж исэн юм аа. Айгу гоё явж исэн. Тэгсэн чинь гинтхэн алхалцсан баг. Эмэгтэй чинь бүр жинхэнэ songwriter. Бүр амар олон хамтлагийн одоо хамтлагийн дуучтай дуу зохиож өгсөн. Songwriter гэдэг чинь дууг нь зохиож өгсөн хүн гэсэн. Яагаад гэсэн чинь амнасаа л болсон юм бэ л дээ. Beyoncé, Ciara хоёрлоо дис хийсэн юм байна. Тэгээ Turn Me On гэдэг дуу нь ерөөдөө ингээд officially бол энэ ингээд релиз хийгдсэн байгаа. Гэтэ нэг unofficial version гэж байт юм л да. Тэрийг тэгээд яаж хийж агаад релиз хийгдсэн. Тиймэрхүү мөрдүүд байт юм байна. 2011 онд Soul Train Awards гэдэг тийм шагналж гартуулах ёслолын үеэр нөгөө ингээд өмнө нэг хэвлүүдэн ярилцлага авдсан шүү дээ. Beyoncé хоёр ингээд нүүрэн дээр нь гарсан магазиныг та барьж агаад ингээд одоо shout out буюу одоо жоохон рекламад өгөөч гэж хэлсэн чинь зургийг харснаа no I don't do that. No I don't do that. Копиiko. Тэгөөд яагаад тэр чинь амар том фэн бейстэй чинь Beyoncé шүүтэй базар байны хумпаад. Тэгээ Beyoncé-гийн фэнүүд нь нөгөөдгийг хараад за чиний одоо ингээ хоёр дахь чинь бол чи ер нь яах гээд байгаа гэд тэгээд Kerry-г ингээд тайзан дээр дуулчихсан чинь Beyoncé-гийн City мэдэг өөдөөс нь шидэж мэдээд чихэн бүүлж мүлээд Ciara-гийн фэнүүд ч гэсэн дайрж байгаа. Гэтэ Kerry-ийн хоёрын биеинтэй хамт зуугаад ингээд зүгээр битээр ингээд үгэлээ олцсон харин тиймэрхүү асуудал гарсан гинэ тэрэ гэдэг тийм бичлэг байт юм билээ. Гэтэ би ингээд оруулж байгаа юм. Тэгээ энэ бичлэгнээс ингээд харах юм бол харцыг хардаа. Ciara-гийн харц нэг тийм барьцтай байгаад цанаа л нэг юм зуулттай. Бүр нэг юм. Харин тэ. Гинэ ийм багтаад Kerry болоход энэ нөө ингээд битээр ингээд очроо алцсан ингээд юу хийдэг ингээд. Нэг ийм гоохотоос дээ. Угаасаа энэ хоёрын би физэж ярьлаагүй заяа. Угаасаа цаашаа хийж ярьлаагүй. Бүр ингээд impossible to work with. Бүр ингээд хамт ажиллах ямар ч боломжгүй гэж байгаа юм хоёртой. Нээсээ болоод энэ Kerry хэлсэн чинь индустригээс ингээд багаар ингээд сарнин алгасан юм билээ. Биштэй тэгж бодоогүй шүү дээ. Дуран үнээрээ оролцсон байна. Бараг 10 хэдэн жил депрессэнд байсан. Одоо яхаа уран бүтээлээ хийж л байгаа юм билээ. Гэтэ тэр нэг өсөөл нэг сая мая үзэлттэй л. Ингээд 2013 он болж байгаа. Тэгээд ер нь бол энэ үеэр мань хүн ингээд өөрийгөө drug addiction буюу хар тамхины хамааралтай байсан гэдэг хүлээн зөвшөөрөөд тэгээд бас өөрийнхөө чихрийн шижинтэй штэ. Тэгээд ингээд тархалал нээдрээ бүх юмгаа ингээд даван тулахаар одоо эрчимтэй фитнес хөдөлгөөнд одоо орж байгаа. Тэгээд бараг
50 кг хийсэн. Одоо эрчимтэй фитнес хийгээд Би тийм болохоор датаг байсан юм аа. Нэрнээс амар фитнес явж байгаа тийм стори айгуу хэрэгтэй байсан. алга болоод тэгээд ингэсэн нь ерөөсөө л нөгөө drug addiction лсэн юм билээ л дээ. Тэгээд яг зүгээр болчиход ингээд drug-насаа гарчаад дараа нь ингээд ярилцлаа гэж байгаа байхгүй юу. Тэнгүүд 2009 онд ингээд шүдний эмс ажилбарт ороод тэгээд нөгөө нэг тайвшруулах тариаг өвчин намдах тариа тарьсан юм байна юм чинь. Тэр моментод л манай хүн жахан одоо өөрийгөө бүр яг би ингээд яг супермен шиг мэдэрсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд яг орцсон. Одоо нөгөө Friends-ийн Chandler бас тэгсэн шүү дээ. Харин тийм. Тэгээд ямар ч drag-наас бол гарсан. Hooray! За тэгээд 2015 онд эхний эхнэрээсээ салаад 2017 онд хоёр дахь эхнэртэй буюу Мишельтэйгээ гэрэлсэн бас энэ эмэгтэй Налиатай бас айдламаа. Та тэг санагч гинүү? Налиатай адилхан юм санагдахгүй юу? Анхны хайрны юм болов уу? Яс хэцүү юм бэ тийм. За одоо болохоор тийм ба маань YouTube дээрээ өөрийнхөө YouTube дээрээ илүү итгэвтэй байдаг. Одоо бит хийж сурж байгаа иймэрхүү хүмүүсийн шинэ артистуудын хийсэн битийг сонсоод тэгээд шүмжээлдэг. Нэг тэрийг идэг ийм юм нэм тэрийг идэг тэр ингээд дандаа лайваар явдаг. Сайхан бас нэг AI-тай холбоотой нэг асуудалтай холбогдсон. Тэрний яадаг вэ гэхээр AI артист өөрөө бүтээсэн. Gone Fiji, the VV splash now. TT cashed out. I stayed humble. I seen kingdoms, watched them crumble. Suno гэдэг ийм аппликейшн байт юм байна. Тийм ээ. Suno гэдэг аппликейшн байт юм байна. Бас ийм аппликейшн байт юм байна. Энэ хоёр аппликейшн AI-аар дуу зохиодог гинэ. Энэ хоёроор аппликейшн ингэж дуу хийж байгааг хараад бүр ингээд айгүй тийм inspirational болоод артист өөрөө бүтээсэн юм байна. Тэр нь Tata гэдэг нэртэй лөө. Нэг гэсэндөө AI generated дуу битэн дээр AI руу бичүүлээд AI өөрөө дуулдаг гэсэн үг. Тийм ийм юм хийсэн юм байна. За тэгээ энэ нь хүмүүсийн хараалаа гэдэг унахгүй юу? Бас дээрэс нь энэ нь одоо Universal, Warner, Sony, RIAA гэдэг ийм одоо ийм том лейблүүд application-ыг 2024 онд шүүхэд нэхэмжлэл гаргаад нэгсэндээ шүүгдсэн юм байна. Та нар бидний одоо артистуудын уран бүтээлчдийг хитрхи бүр ингээ масс харна те бүр ингээ маш олноор ингээд масс харна ашиглаад байна. Бүт хандсан юм байна. За энэ шүүх хурлын бол дуусаагүй. Одоо л үргэлжилж байгаа. Хамгийн гол хэмжлэлийн утга нь болохоор энэ хүмүүс одоо энэ хоёр аппликейшн тий бидний уран бүтээлчдийг одоо энэ одоо урлагийг дэмжих буюу энэ хүмүүсийг одоо дуу зохиох хүсэлтэй хүмүүсийг дэмжих биш. Харин бусдын хөдөлмөрийг нь хулгайлаад байна. Хулгайлсан бүтээгдэхүүнээ эргүүлээд уран бүтээлчдийн эсрэг гаргаад байна. Нэгсэн доо. Одоо угаасаа тийм шүү дээ. Бид нар чинь ингээл за би өөрөө жоохон дуу хийдэг хүн л дээ. Тэгэнгүүт бидний хувьд нэг дуу хийн гэдэг чинь одоо ингээл за нэг дуу хийчих тийм үү? Гэж сууждаг дуу байдгүй байхгүй тэр чинь ингээд нөхцөл бүрдэн гой биетэй олно. Гой онготой олно, гой инспирэшн олно, бүх хувьслын тохироо бүрдэн ингээл талаас ингээд бүх юм ингээд бүх нэгэн цэгтээ жигдэрж тэр чинь ингээд дуу болж гардаг байхгүй юу? Аюуны их хүнд одоо хөдөлмөр шүү дээ. Тийм хөдөлмөр хийж хахад зүгээр л AI-аар prompt юм уу өгөөл тэгэл нөгөөдөл нь ч гэсэн байгаа хэдэн 100 ингээд уран бүтээлийг зүгээр ингээд ямар ч copyright-тай одоо хууль бусаар татаж аваад тэрийг ингээд хооронд нь анализ хийгээл эндээс нь тэрийг энийг ингээд маа тада гэдэг өчгөр шудраг бус байсан учраас Тимбогийн эсрэг байр суурьтай байсан гэсэн үг. Тэгээ тийм болохоор та нар ингээд цаг үеэ мэдрэхгүй байна. Энэ бол ирээдүй тий одоо урлаг бол ирээдүйд юм байна. Бид нар ингээд AI-ыг ашиглаж хийж байгаа болохоос биш AI-аар бүтээж байгаа биш. AI бол түүл одоо буюу хэрэгсэл тий ингэж хийж байгаа. Тэрнээс бид нэр AI-аар бүтээлж байгаа юм биш. Энэ битийг бол одоо би хийгээд энийг ингээд дээрээс нь AI generated хийж ингэж одоо үг мөг бичиж байгаа. Энэ бол ингээд тусламжтайгаар бүтээж байгаа болохоос биш тийм ш. Нарийн хариул AI prompt бичнэ гэдэг чинь ч өөрөө бас авьяас гэдэг аахгүй. Миний хувьд бол айгу жоохон ухаал санагцсан. Тэгээд хүмүүс тэнэгштэй. Нэг сонсно, хоёр сонсно, гуравтаас ямар ч сүнсгүй, ямар ч доторгүй зүгээр л нэг юм аян дээр үг бичээд үгийг солгоохгүй нэг өвтэхээ нэг гэд дуулсан юм ин байнгын тийм юм сонин юм хоосон юм турбаа шиг юм сосоод явчихна гэж байхгүй хүн. Яалч хүний хоолоогоор, хүний тархиар, хүний дотроор бүтээгдсэн юм л хүн яаж хийж байгаа л хүн тийшээ татагдана. Тэр бол угаасаа цаг хугацааны асуудал. Харин ч би эсрэгээр энийг ирээдүг гэж бол хардаггүй. Бас тэгээд тэр хүмүүс чинь бүгдээрээ яг тэрнтэй одоо бусад продюсерүүд чинь одоо Америкийн шүү дээ. Продюсерүүд бас яг Тимбогийн яг эсрэг зогсож байгаа байхгүй. Тэгээд тэр Tata бол угаасаа яваагүй флоп болсон. Warner болохоор тохиролцсон. Бид нэр Suno-гийн технологиг авна. Нэгснээр та нар биднэр технологи өг.
Тэгээд та нарын технологиор дамжуулаад бид нар хуулийн дагуу өөрсдийнхөө уран бүтээлчдтэй хамтрна. Тэгээд Universal болохоор нөгөө нэг аппликейшнтэй тохиролцсон. Яг адилхан. Нэг энэ одоо хідэн тэр бомын өөр мөрийн нэтер юм бол нэхгүй. Гэтэ зөрүүлээд бид нар технологи өг. Харин Sony ганцаархнаа тохиролцоог байгаа. Тэгээ солиор та нар 61 мянган дууг ашигласан байна. Бидний чинь татлах баримттай бүгдээр ингэ тавьсан. Бид нар танараас тэрбумаар нь мөнгө хэмжилж байна. Сунаа болохоор өөрсдөө яаж хамгаалдаг вэ гэхээр энэ бол fair use. Зохих хэмжээний fair use. Бид нар энийг шууд копидж авдаггүй. Бид нар эндээс сурж байгаа. Бид нар AI технологи энээр ингээд сургаж байгаа. Сургалтын зорилтоор энийг ашигладаг. Бид нар танараас ингээд бүтнээр нь аваагүй гэдэг хэлдэг. Өөрсдөө бол ямар ч хүн өөрийгөө өмгөөлнө штэ тэгэж өмгөөлж байгаа юм бэлээ. Тэгээд яаж шийдвэрлэх тийм бүтээр харчлаа. Бид бол ингээд дуусж байна. Тэгээ миний хувьд бол угаасаа л тийм бод одоо их хүндэлдэг байсан. Мундаг продюсер хүн гэж боддог байсан. Тэгээ мундаг хийрэл байгаа юм байна. Зин бүлэгт ямар ч лсэн архийг давж гарсан байна. Тэр болон депрешнийг давж гарсан байна. Харт амхийг татаад давж гарсан байна. Тэгээд маш тийм сэтгэл зүйн хувьд их зөөлөн юм шиг мөртлөө их хүчтэй сэтгэл зүйтэй их хаттай хүн юм шиг санагдлаа. За тэгээ бичлэг маань энэ хүрээд дуусж байна. Тэгээд хоёр дахь бичлэг маань таалагдсан гэж найдаж байна. Тэгээд Тимбо гэж ийм мэдгүй нэг нь мэдэж аваад мэдж байгаа нэг нь энд явж байгаа юм биш үү гэдгийг бүгдээлээ мэдээд авчлаа. Тэгээд сайн л яваа юм байна. Манай хүн сайн л яваа юм байна. Тэгээд болч тэ хөрхий. За тэгээд дараагийн дугаар уулзлаа. Тэр баяртай.